Ардын нам ямар тач засгаад ангараа байгуулад явах сонголтыг ард иргэд хийсэн. Тэр сонголтондоо ардын нам хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг байр суурь. Таныг Монгол ардын намын гишүүний угшилтай учраас эргээд мантайгаа нийлнэ гэдэг хардлага гэдэг юм уу? Таамаг нийгэм их байна л да. За нэгэнт үндэсний эвсэл үүсгэн байгуулагдаад одоо 4 дахь сар дээр улс төрийн үйл ажиллагааг явуулж байна. Иргэн сонгогчдын зүгээс ч гэсэн үндэсний эвслийг улсын хурлд байх ёстой. Улс төрийн хүчин гэж үзсэн. Иргэн сонгогчдын хүндэтгэл сонголтод хүндэтгэлтэй хандна. Тэрнээс элдв байдлаар эргэж буцагч байдаг юм уу? Би ч одоо ардын намаас 3-таа хөөгцсөн. Дахиад одоо тийш зүглээд байх сэтгэл жалга. Хамгийн ихний ажлаа та юунаас эхэлж байна танаа? Өнгөрсөн улсын хурлын сонгуулиудаар сонсгол нэртэй нүглээнүүдийг гурилаар хуурах дайны юм болсон. Энэ нүүрсний хулгай, хөгжлийн банк гих мэтлэн энэ асуудлууд үндсэндээ тэр үед дийлэг холонхороо байсан ардын намын хавцыг нь харуулад хуудас руу орж чадлаггүй хаасан. Тэгэхээр энэ намрын чуулган эхлэхэд үндэсний эвсэл бол энэ хяналтын байр сууриас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвсөн ажлууч маш тодорхой байгаа. Энийг албан ёсоор үндэсний эвслээ төлөвлөлт ажлын өрөө тавханд бас танилцуулах. Өөрөөр хэлбэл эргээд энийг сонсгол нэртэй энэ олон асуудлуудыг бол дахин сөхөөс өөр арга зам байхгүй гэдэг.